За сайн байна уу? Mountain Blade иргэн уулзаж байна. За манай их Монгол улсыг одоо энд хойг дээр байгуулсан байгаа. За өмнөх хэсэг сейв маань алдагдсан болохоор дахиж одоо эдгэрх цайзуудыг эзэлсэн байгаа. За тэгээд өмнөх playthrough-гээс жоохон ирээдүйн өөрчлөгдсөн. Яа тэгэл өмнө нь бол шууд нордууд бидэрт найрамдлын харилцаа тогтсон байсан бол энэ удаа нордууд бол найрамдлын харилцаа тогтоогоогүй дайдсаар байгаа. Дээрэс нь нэмээд Вейгирчуд бидэнтэй дайдсан байгаа. Тэгэхээр ерөөхдөө жоохон тулаан ихтэй өрнөл болж эхлээд байна. За тэрнээс өөр нэг бус юм нь бол зөрөөгүй. За энэ манай караван руу дайрсан. Райек яар манай караван руу дайраад байгаа юм байна. За. Жари дэсрэг одоо 100 хэдүүлээ үүснэ. Манайхан каравантайгаа нийлээд жишээлбэл caravan guard. Газар зүйн хувьд бол онцгүй байрлал, морьтой зэргүүдэд илүү хүндрэлтэй байрлал байгаа. Хүний тоогийн хувьд бол манайх илүү. За тэгэхээр энэ байгаа газар дотор нь одоо зөв тоглолт хийх ёстой. За зэргүүдээ бүр тэртлийн уул руу гаргаад шидчихье. За энэ дайлын ноён нь морьтойгоор төрөлтөд гараад ирчихлээ. Бус зэрэг хүлээхгүй гэж байна. За бус зэрэг хүлээхгүй бол одоо аврал байхгүй. Шийдгүүл нь ганцаараа ирсэн. За онохгүй байна. Ямар шифт үзэж байна. Райек ноён. Райек нүр аим шифт үзэж байна. Ман нэг зэрэг унаагаад хоёрыг ч багахаар. За манайхан энэс одоо отон тоглолт юм. За одоо шууд дайраад ороход хангалттай хаа. Караваны зэргүүд маань төрүүлж унаад байна. Караваны зэргүүд маань унаад байна. Караваны зэргүүд маань хоёрт удаа муутай сул болохоор унаад байх шиг байна. За шууд дунд нь ороод байцад гисэн байгаа. Маш өндөр даймаж авчихлаа. За унч магадгүй их даймаж авчихлаа да заяа. За яг хөө тэгээд болох л үдэ. Харвачдын нэгээр нь түүгээд явжий. Арай аюулгүйгээр нь. За тэр дээрхийг бол мааж байгаа. Зэ намайг харваад байна. Хааны газраас. За нэг бив нь унгасан болтой. За эдний зэргүүд удахгүй дуусах ёстой доо. 2 дугаар бив нь байж гэсэн нэг том бив бол байж чадахгүй гэж бодож байна. Энэ класс дээр дөрөв биш магадгүй. Зүгээр дуусгасан юм байна. Бүх зэвийн дуусгасан юм байна. За нордууд одоо чадахгүй газараа дайралт хийчихэд бид нарт тусалж байна. За манай нэг караваныг өмнө унгааж исэн юм шиг байна да. Караваны зэргүүдийг эзэлсэн байгаад байна. Тийшээ 8 их гэж явсан манай энгийн иргэд рүү довтлсон шинжтэй байна. За өшөөгийг авсан шийтгсэн. Албург Руварло одоор идэр айл бол довтлоогүй байна. За хоригдлуудыг энд өгөөд норд цэргүүдийг ерөнхийдөө энэ цайзтай ингээд хадгалах зорилготой байгаа. Нэг хүн унаад 89 болцсон юм байна. За зүгээр. За тиймээс шууд давраад одоо байлдыг гэсэн төлөвлөгөөтэй байна. Одоо энэ хоёрыг хамгаалъя гэсэн төлөвлөгөөтэй байна. Орж шууд Саргофтыг эзэлж болохоор харагдаж байна. Гэл эзэлчээд цэргийг тавиад буцаад гарчгүйгээд ингэснээр нордуудтай байлдах одоо цагийг жоохон хожно. Эсвэл ойрхоноор нь шууд энэ шиг Вейгирчүүдийг эзлээ явж болох гээд байна. Жирибе Castle руу оронгуудаа Блукаг эзлээд тэнгуүтээ Ривашиг руу
чичирч бас болох гээд байна. Хит хол явах бол бас өөрийнхөө зэргүүдийг аврах бол асуудалтай байна. Нордууд бол нэг нэгээр ийшээ дайрч байгаа. За энэ зүрүүд 29хэн зэрэгтэй бояар Вулдрат нэлтэн 23 зэрэгтэй бас нэг өөр нэг бояар гүүж яваа харагдах юм. Манай ганц нутгаар дилс бол тосгон мосгон шатаачих гэж андаад явж байгаа бах та. За ингээд энэ нэгүр тинжаа шийтгэл болж одоо буцах гэж байна. За энэ ямар ноён юм бол та. За бас онохгүй байгаад байна. За унагаасан. Хоёрыг унагаасан. За нөгөө талаар үлдсэн. Мортонгууд руу шууд чичиг орё гэж бодлоо. Гацсан. Аюултай тоглолт. Гацсан. Зүйтэй харуудах хэрэгтэй одоо. Мортын шууд унагаасан мортны. Морноос унсан бол хэд асуудалгүй байх та. За зүйтэй. За одоо бүгд тэрэ долчих хэрэгтэй байна. За зүйтэй. Дайраад. За морны гацаан доторс өөрөөр гарах хэрэгтэй. За ингээд юм хоёр гарын бас нэг юм нарийнхан дантуу болж авсан байгаа. Нэг юм жоохон удаан барагтад ондоггүй. Царай боёр үлдэртэл өөр цогтоод үлдэж байна. Шууд зурж ороод Жирибе Castle-ыг нь унгая гэж бодлоо. За энд Сведия Норд 2 байлдаад байгаа. Сведигийн одоо караванд нь туслаад Нордын 2 баатрыг зэрэг унгая гэсэн орлого явах гэж байна. Манай Сведия хөрш Нордуудтай одоо байлдаад байгаа болохоор Нордууд ер нь наашаага орж ирэхэд нэг өндөрлөлттэй байгаа. Тэгэхээр бол хөршөө ингээд хамгаалаад тий адилхан дайсантай улсаас хамгааланга үзэх хэрэгтэй наа. За ууд нь Нордууд байна. Хоёр лордын зэргүүд ингээд нийлсэн. Лорд 2 яарлын зэргүүд нь нийлсэн байна. За тэр 2 яарлын нэг нь бол тэр морьтой байж ах шиг байна. За нэг нь одоо өстө хаана байгааг мэддэхгүй байна да. Ухаалтад унсан ч гэж магадгүй юм да. За энэ яарлын шууд ном сумтай яарл байсан байна. Ном сум муулыг ашиглахгүй байх шиг байна. Шууд дүрлж ороод боссын унгаагаад моралгүй болгоод үзэлцэн дээ. Манайх бол тэг зайнаас харваад бас зэргүүдийг цөөлч хөлгөдэй гэж найдаад байгаа. Зөөрсөн. За энэ жоохон асуудалтай. За харуултууд амжилтгүй болсон болохоор шууд морин зэрэг дотогш нь оруулаад шууд байлуулаад эхэллээ. Шууд сэлэнтийг үзүүлсэн шийдвэр. Сэлэн бол ерөөхдөө сайн, зөвлөсөн сайн. 34-4-өөр зогсож байгаа. Морин дээрээс бол нэг л зөвхөн. Зогсож байгаа моринаас бол 2 зөвхөн. Зүйтэй хамжиж байна. За энэ том ол харагдаад байна. За би бол угааж амжсангүй. За энэтэй л нэг хитэн зэрэг спаун хийсэн юм шиг байна. За энэ одоо Хоскардо аваа хэмтэй
Иргэд лансер маань магачж байгаа юм байна. Онхуан. За бүгд нугасан байна. Ингэснээр Сведиагийн одоо караваныг хамгаалсан гэдэг утгаараа relationship нь өсөж байна. Сведиатай 4 relationship. За Ярл хайдаг бүр баривчилсан. Одоо энэгээр мөнгө хийх боломжтой. Эгэд за Lancer одоо өсөх хэрэгтэй байна. За 36.10-ын өмсгөлүүдийг бол явсан байна. 36.10-ын өмсгөлүүд бас мууч биш. За манай хүмүүсийн өмсгөлийг ерөнхийдөө нэг хараадах юм. 36.10-ыг даах нь уу? Даахгүй юм байна. 36.10. За энэ бүр нэг гарын сүх нь нэлээд жинтэй бас сүх байж таарад байна. Манайхнаас ер нь өргөж дийлэх хүн одоогор байхгүй хаа гэж бодод байна. Тэгэхээр одоо тэр нэг гарын сүхнүүдийг энэ төр хадгалж агаад дараагаар нь 9 одоо strength хэрэгтэй байгаа юм байна. 105 сайн байна. Өмсгөл 35.9 гэж байна. 35.9 юм сайн биш байна. Таш ялгаагүй байна ерөнхийдөө. Катрин л одоо 36 гээд за энэ Rusty байсан юм байна шүү дээ. Зөв. Нэр нь crude юм байна те. Ойлголоо. За тиймээс өргөжлүүлээд шууд JDB-ээр нь орё гэсэн оролдлого явах гэж байна. Parents welcome back. $166 зэрэгтэй юм бол баарна гэж үзэж байна. Шууд зөвсгөө салиад Iron Mace-тэй бол бас баримтлах ордлогыг нь бол явах юм байна. Нэг гарын монтой байсан дээр байсан уу яасан. За ерөөдөө гайгүй хаа. Гайгүй бах. Crossbow. За үзье. За энэ Siege Tower барихгүй болохгүй маань. Тэгэхээр энэ castle-ыг эзлэнэ гэдэг бол ерөөхдөө жоохон худлаа болоод ирлээ. Маш их цаг орно. Тэр цаг дундуудаа эдгээр ингээд бүгд алдагдчихна гэсэн үг. Тэгэхээр Jiribeg эзлэхгүйгээр бусдуудыг нь эзлэх нь бол зөв санаа болоод ирж байгаа шиг байна. Тэгэхээр нордууд одоо ийшээ байнга дайраад байгаа болохоор нордуудын нэг ямиг нь эзлээд наашаа дайруулахгүй гэсэн бодлого явж болно. Эсвэл шууд Блука. Стиминер Клети хоёр одоо маргалтаад байна гэж байх юм. Клетиг нь явуулчих. Шууд Блука Castle-ыг нь эсрэгээр нь ладертаад след авчиг гэж оролдож байна. Тэгэх юм бол бид нар бас жоохон зай үүснэ. За энэ их тийм хэцүү Castle шиг бол харагдахгүй байна. Ханч манайхан ер нь энэ зогсож байгаад харваад ивлээр илүү ч юм уу? Хари барахгүй юу?
За нэг онсон. Унгааж үл амжихгүй байх шиг байна. Илүү хүчтэй авчих эсвэл номс авчаа таригдах аргачлал байгаа. Үүн дээр зэрэг нэг усуулчлаа. Бидний лорд юм уу? Хоёр багийн сүхтэй нэг нөхөс байгаад байна да. За тулаад ирсэн болохоор би өөрөө ухрах хэрэгтэй боллоо. Баг цустай. Ерөнхийдөө зэргүүдэд даатгаад Бамбагтай тултаа тийслээ. Бамбаггүй саяын нөхөр бол энэ одоо над руу хараад байгаа юм бах та. Онохгүй гэн холоос бол зэргүүдтэйгээ хамт явъя гэсэн оролдлого. Доорх болон дийлх нь за цаашаа явцгаая. Тэр цаад нөхрийг бол би устгана. Юу юм бэ? Унтсан байна. За тэрний цаадны дээр нэг нөхөр сумгүй болсон юм шиг байна. За энэ өөр хүнийг оноод байна. Асуудалтай байна. Шот гадны уламар хийх. За ихэд зэргүүдэд дэмжисгээд энэ авд байжсэн дээр ба. Тэрхий доош буух юм бол бас өөрөө эрсдэлтэй болох гээд байна. Онохгүй байна. Асуудал ихтэй. Хянах болох цус багтай, унах эрсдэлтэй. За жоохон ухарсгээд тоглох бол болохгүй байна. Алдсан. Манайх уул нь харваачтай бол дээрээс харавхаар л. За тэгтээ одоо эдний цэргэмж баг дууслаа да. Манайхан очил одоо дуусах чинь. Тэгээд эндээс нь галаар хамжихаас нэг хийж чадаад байх зүйл алга. За одоо дуусгах. За энэ дээр нэг нөхөр үлдсэн байсан. За тийм байна. За их цус багтай. Түрүүгийн тоглолтнуудад ер нь цусаа жоохон гамсангүй л дээ тий. За ихтэй жоо гаагаад яарлгүй тайван буудаад энд болохоор тэр цаанд бүр мухарт байгаа юм байна. Айлын цэрэг. За унгаас юм байна манайхан. Өнөөрөө илчээд. За ингээд бүр дотор нь орж ирж самрах гээд явж байна. За
Хоёр хэргийг лансер нэг хэргийг veteran horse. Өөнд яг нэг арыг гэсэн юм. Арыг гэсэн. Орондоо хотголуулсан. Уруулалт явагдсан юм шиг байна энэ өрөөнд дотор. За зүйтэй. Ялж доглаа. Тайга бандитуудыг өөрийн стейн нэнд элсүүлж орууллаа. Зүйтэй. Саби шийдвэрээ дараагаар гаргана гэдгийг товчиг дарж вейгерчүүдийг одоо энд байлгаж байна. Эзэлсэн тайга бандитуудаа өгч чинь. Тайга бандитууд чи ер нь бол энэ вейгерчүүдийн зэрэг гэсэн үг. Ганцхан зэрэг өгч байна. За шууд ийшэн давар reverse shake чинь letter blue юу лөө? Siege tower лөө. Тэрийг ингээс харчиж болох байх. Siege tower юм байна. За ойлголоо. Хэсэгтээ бол эзэлж чадахгүй юм байна. Revar check битэрлээ хүмүүс одоогор дайрахгүй байна. За өөрсдийн газруудыг хамгаалахын үүднээс Sea Raider-уудын энэ юуг нь эзлэх орлого юу гэж бодод байна. За зүйтэй. Тэрийг дуустгаж байж Артум маань амгалан байна. Тосгоны тариачдыг эдгээр ингээд довтлоод 8-ыг нь хийлгэх болохоор prosperity нь өсөхгүй. Тэгэхээр бидэрт бага мөнгө төлнө. Татвар. Тэр байтугай хаяа бүр каравар руу ч эдгээр дайрах магадaltaй байгаад байдаг. За энэ хавчаахаа бол үнэн муу байна. Тактика өөрчилж одоо хавчаахаа биш. Юу яадаг болох хэрэгтэй вэ? Жад шийддэг эсвэл юу яадаг бол бүр номсом харагдаг ч юм те. Эндээс харвна гэж байгаа юм манайхан. Харууд онно гэж байд юм. Онно гэдэг л хэцүүдэлтэй байна. Зүйтэй. Шууд гардан тууланд орсон. Гардан тууланд ороод дуусгасан. Үй. Бамбайга бариг байсан байна.
Эмээрээ унсан. Тэгэд битрийн хуурс авч бүр унчлаа. Чаавнагасан тэрхтээ Сирийдрүүдийн үндсийг устгалаа. Амжилттай. За энд чи болж юу? Үнэтэй цайтай хувцас. Эвлэл. Таны юмнуудыг хаяад 200. 30-тай сэлэн гэнэ үү? Болж байна. 30-тай сэлэн барьмаар байгаа юм байга л хата бодвол Purity Center бол 30-тай сэлэн. Энэ вэ? За зүйтэй. Тэр 39-тэй малгай хүртэл байна. Purity Bar гэсэн үг бариул барихаар юм шүү. 34-тэй сүхийн. Бүр хувцалж болох юм байна да. Артеминерийн бас 9-тэй юм биш үү? Артеминер бас бариул барих юм байна. Зүйтэй. 35. 32 гэж байна. Төвстэн чарж барих бол юм шиг байна те. 97. Зүйтэй. За болчихно. За энд ингээд 40 хэдэн Siraider эвгүй байрлалтай байгаад байна. Одоогоор байлдаад бол дэм явах гэж дүгнэлээ. Даалгаврууд ойр төрн даалгавар биелүүлээгүй явж байгаа. Хоёр улстай дайдаад байгаа болохоор за Жэйк Албург 40 Siraider гэнэ үү? За төрсөн Вершиг руу авчиад нэг шагай. Mercenary Swordsman-ууд. За. Mercenary Swordsman-уудыг энд хадгалж байгаа. North Recruit. Baker Recruit ганцхан шивтэй. За олонсын зэргүүдийг бүгдийг энд хадгалъя. За нэг бас 10-ыг үлдээ чи. Зүйтэй. Одоо үлдсэн бүгдийг заарчиж болно. За дараагийн асуудал гэх юм бол Баатар томилуул яасан бэ гэдэг асуудал яригдана. Баатар томилоод нэг цайзыг нөгч нь магадгүй хамгаалуулах газар хэрэг за магадгүй Esmeralda Castle-ийг эзлэнгүүтээ өгч болох юм. Юуны бүр гадаан тий. Тэгвэл бас асуудал гайгүй болж ирч магадгүй байна. Ивашигийг хамгаалахын тулд за магадгүй Слэх гэдэг цайзыг нэг хүнд өгчвөл асуудал байж магадгүй.
Alburquerque-с Alburquerque хажууд хүмүүс харагдсан сурагтай байх юм. Хаашаа явах юм бол Alburquerque. Small band of enemies гэсэн тий. Vindar. За дараагийн цогцолтой Esmeralda Castle руу өгье гэж бодлоо. Зүйтэй 2600-аар Лордо зарчин. Хоёр гарын Месси аваад нэг тоглож үзэх юм уу? За үзье. Энд тестнод яваад байна. Village of Machine. За үзье. За бас нэг тийм хэцүү castle бол биш байх шиг байна. Бамбага амжиж өргөлөө. За зүйтэй. Дээш нь гараа шууд унаах ордлого явсан. За ингэж тэртэж унгаагаад дараагийн байга хайж байна. Тэр дээр нэг тэртэл нэг за эдрийг унаахд бол арай болоог гэж ах шиг байна. Тиймээс ишиг өсөрж буугаад хоёр гарынхаа монтой гараа Ой. Яа цогцохгүй байна. Нэг мууцхад ах чинь. Зүйтэй. Дайрах хэрэгтэй манайхан. Зүйтэй. Шууд дайрах хэрэгтэй. Зөрөгтэй дайрах хэрэгтэй. Толгой дээрээс нь зогсох хэрэгтэй. Дээрээс нь доош зогсох хэрэгтэй. Яаж ч бамбаг болохоор оногдоод ингээд цогцол их гүйж байна. Энэ Мессиг авчих юмсан. Үй 50. За зүйтэй. Месси авсан. Нэг гарын Месси. Зүйтэй. За ийм энэ одоо spiked mace юм болоо, winged mace юм болоо. Ямар ч байсан хэрэгтэй ид байна. Хамгийн сайн зодуур байна. Хоёр гарын манаар зодж ирсэнээс энэ дээр байна. Тэгэлээс дараа дэлгүүрээс хай. Ташуу дайраад үсээд орно.
За ингэ сандвич болоод хоёр талаас нь тайрагдаад. Зүйтэй нуруунаас нь авч хахаадсан. Dabар дахиж спаун байхгүй те. За ингэ ялсан. Өмнөх цаас урдаг газар. Онсонгүй онохгүй байгаад байна. За энэ нэг нөхөр одоо рейнжнес байсан гэж үзэж байна. Зүйтэй. Яг олсны цэргүүд олзолж авч чадсахын үед бол чадлаа. Бас эрсдэлтэй. Мөр хүчин толгойтой мөргөж шүү. Их учирч амтсантай ид байна. За Смиралаг эзэлсэн. Эндээс 2 ноён ирж байна. Голын цан 1 ноён. Смиралаг шууд баатартай өгөөд сахиулахаар л байна да. Смирала тэрлэг хоёрыг өгөх юм бол асуудал сайжрах гэдэг нь тий. За тий Бернтис ноёныг ноён болгоод манайхаа эхнийхээ ноёныг бэлдэж болж байна. Смирала Castle өгөөд. За одоо ингээ хоёулаа болсон. Map дээр 2 баатар гүн гэсэн үг. Сайн. Throwing нөгчтэй. Манай дэшави. Ихэд цогцолтой сайжруулчих. Манай эмч домч мэндний өгөөд strength нэг нэмж 9 strength болгоч. Зүйтэй. За 2 ноён эзлэхэж явах уу, 1 ноён эзлэхэж явах уу гэдэг дилемматай байна. Энд шалах юм уу? 120 эдэн л зэрэгтэй юм шүү дээ. Энэ нь 30 эдэн зэрэгтэй. За манайхан илүү. Тэрийн хүчээр илүү. Шууд бүх хүчээрээ дайраад устгахыг гэж бодлоо. Хашаа дайр зүрхлэх юм болов? Зогтох юм болов? Зогтно гинэ. Шууд дайраад орё. Ой мод байх бол хамаагүй. Бидэрт одоо улсын цэрэг хангалттай болохоор улсын цэрэг олзлоо байх бидэрт юу байхгүй, шаардлага байхгүй. Бас овоо хөрхөн мордон цэрэгтэй юм байна. Хүй. Харагдахгүй энэ моднуудаас нь болж ерөөсөө юу ч харагдахгүй. Шууд нэг морт нэг нь унагсан. Дахиад нэг мортыг нь хатгсан. Унагсан. Зам тавираа. Бинт чи.
Зүйтэй. Бэгэр infantry гоноосон. За нэг том нөхрийг энэ нэг ноён нь явж явах шиг байна. Морилоо нөгөө нь бол хатгсан. Бамбаны скил маш өндөр байх шиг байна. Хаа байсан газраас шууд бамбагаар хаадаг юм байна. За. Хатгаад унгааж чадахгүй гинэ. Нэлээд ширтээ. За одоо унж байна. За унгасан. Тийм байна. Буяар дууруу байсан юм байна. За их олон морины дундаас зүвийг нь сүлглээ. За тэр бол явган зэргүүд байна тийм. Явган зэргүүдийг бол нэг нэр нь унахад бол амархан байгаа. Яг ялах нийт болчих юм шүү. Баримтлах ажиллагаа явнаа. Good. Доглоохон зэрэгтэй айл. Долоон морьтой. За ягаад ингэж морьтой зэргүүд байгаад байна вэ гэвэл энэ нөгөө өмнөх үдээр нь зүхтаад морьтой болохоор хурдан зүхтааж амжаад байгаа байхгүй. Тэгээд ингэж нэ. Таад дууссан байна. Хоёр ноён хоёлоо зүгтсан. За зүйтэй баримтлагаа явагдсан. За голын нөгөө талд байгаа Баатар Бүлэг Castle has been besieged. Бүлэг шууд сийжилсэн байна. Сийжлэгээ тийм урдсан бол яаж чадахгүй шүү дээ. Тиймээс бид нар эхлээд вэршиг цайз руугаа очиж бахиш төр хурж ирлээ. Сангерэнс брокер одоо ч гэсэн байхгүй байна. Эртэл нь хүлээн. Саада Castle хамгаалах гэж явна да. Замара энэ Сирэтрийг устгаад Less talking, more raiding. жоохон ил газар байлгах хэрэгтэй байна. Today Зүйтэй. the gods will decide your fate. За зүйтэй. За уруу газар шууд дайраад орох хэрэгтэй байна. Ямар амар болсон хүмүүс тулчмаа. За анхаарлын сарниулаад цэргүүдтэй одоо зай гаргаж өгнө.
Баг бамбайгүй 2 гарын юм дээрээ орчихно. Амжилттай. Тусаа алдах нь их муу юм боллоо да. За Роварыг эзлэг орлого явж исэн юм байна. Энд Бояр Хариш найрсан боловч. За одоо ингээ өөрийнхөө толгойг алдаж байгаа юм. Ганцгүй байна. Энэ дотн тоглолт явна. Мөртөдө нэг жигсуулж чадвал илүү том цар үрээр давтлага боломжтой байгаа. За шууд боссыг нэг хатгаад авсан. Зүйтэй унгаасан. За арах унгааж болж чадахгүй байх шиг байна. Зүйтэй нэг унгаасан. За одоо давтлах хэрэгтэй. За зүйтэй мөрнөөс унгаасан. Одоо манайх асуудалгүй. Айнтлын мөртлийн бүр унгаацсан. Одоо зэрэгүүдтэй үлдээ чинь. Би үл хийдий хийсэн. Бүх мөртнүүдийг нь бол унгаасан. Зүйтэй. Under Siege. Buluka Castle. Medium sized group гинэ. За хэдэн Үдинанд руу дараад гисэн гэдэг чи Үдинанд ч тэнд байгаа шүү дээ, тэ? Смиралагийн хажууд байх шүү дээ, тэ? Үгүй ээ. Энд юм байна. За яах вэ? Суур 150 орчим зэрэгтэй юм байна. Ингээд цэгийг 2 хуваагаад Смирала шатаад дуслаа. За их тэрхийн хол байсан болохоор Смиралагч одоо авах явж боломжгүй байлаа.
За дуусгах хэрэгтэй байна. Яасан? Театргуудыг нь баривчилсан. Salzburg-с хоригдлуудаа нөгөө хоригдлуудаа нийлүүлье. За эндээс нөгөө тийш Caravan Guards Sea Raider change. Sea Raider-ийн савчтай. Forest Bandit Baker. Вишиг тавьж тушаана. Вишиг. Horseman Sea Raider Caravan Guards. Ажигуд. За Ransom Broker-т бас азны юм. Бүх зэрэг одоо зарах боломжтой. За одоо манай Зоосыг харж 30,000 дайн гэдэг үл ерөөд их ашигтай. Чин 5,000 бол хүрэх юм шиг байна. Өөрчлөлт одоо цуглуулсан олцны зэргүүд маань Mercenary Horseman гэж байна. Жоо үнэтэй зэргүүд. Гэтэ бид нарт хангалттай мөнгө бас leadership байгаа болохоор цалин ч гэсэн багасаад ирнэ. Тиймээс асуудалгүй. За ингээд сүүлийн зарах зэргүүд. За бүр 40,000 хүрэх нь хүрчлээ. Сайн байна. Зүйтэй байна. За ийм их юм худалдаа авах чадвар нь байхгүй гэж байна. Armor дээр нэмж царий. Багш дүрт өмсүүлэх нэг юм үлдээ хэрэгтэй юм санагдах юм. Нэг иймэрхүү. Хөрнэ. Шавигийн мөрийг харъя. 37 хонтой мөр. Зүйтэй. За бид нар хүнсгүй болж байгаа юм байна. Хүнс, grain, cabbage, bread, fish, cheese, dried meat, pork, butter. Зүйтэй. За өршөг манд 41 үнэтэй.
Дараагийн зөвлөлийг хаашаа өгөх вэ лээ? Esmeralda Castle маань гайгүй тэгсэд байна. Энэ хоёр нь Siege Tower-тай. Крав ходаан руу цөлдөгж болно. Эсвэл Саргут руу. Сүлжлэх Castle руу. За өдөр сөрөөд дайрах гээд ирж байх шиг байна. Нордууд. Гэхдээ нордууд барахгүй байх ёстой намайг. Ягаад дайраад байна? Та ингэж сэргийн тасалж хагаад багаар үзье гэсэн. Төлөвлөгөө. Аюултай. Тэр цаашаа явах гэсэн ус руу орж болохгүй. За амжиж командо дарлаа. Усанд ороод бүгд ухаалтж унах. Эрсдэлтэй. Айлын зэрэгүүд хаанаас ирэх гэж байна? Энэ талаас байна. Шууд дайралт үглэнэ. Амарсан. Ярл булпа. Онохгүй. Ерөөс онохгүй. Ялсан. Гоч 38 зэргүүдтэй 2 ярл байна. За 30 зэрэгээс нь төрлөө онооч.
Salzburg дээр түр өгч. Mercenary Horseman нутаг бүр хамгийн урд гараад тавьчих. Катрина Эмира левел гэсэн байна. За левел өгч. Эмира. Катрина. Зэтэй. Нордод Вейгерчуд. За энэ зарсан дээр юм шиг байна. За энэ үртэл нэг амралт авъя.